сар төлдөг зээлийн төлөлт чинь өндөр байгаа бол Simple application-ыг ашиглан бууруулад амьдрал дахь бусад чухал зүйлстэй зарцуулаарай. Зээлийн дарамтаа багасга Simple төлөлт бууруулах зээл. Галзуу кино суугтан тавтай морил. За, бүгдээрээ тавлаг сайхан уу манайхан. Энэ удаад борон та нартай нэг галзуу киног ярьж өгөхөөр сонголоо. Ямар кино вэ гэхээр 2025 онд гарсан Obsession. За хүн амтныг шуугуулад байгаа энэ галзуу киног ямар хуу галзуу кино болсныг нь хэдүүлээ сонирхоод үзэцгээе. Буруу санаагүй бол нэлээд баг зардлаар бүтээд зардлаа хэд дахин нуглаад олсон галзуу кино гэж сонссон. Тэгээд одоо үнэлгээч нэлээд өндөр юм байна. Тэгэхээр энэ галзуу кино галзуу болол хүмүүс шуугаад байгаа байх гэж. За тэгэхээр борон энэ галзуу киног Simple App-тай хамтран хүргэж байна. Simple App-а татаад зээлийн дарамтаа багасгаарай. Та нар маань тэгээд сабадраагүй бол саба, дардсан бол лайкаар бомбогдоод өгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Ингээд энэ галзуу киноны тайлбараа эхлүүлцгээе. За нэг жижиг цайны газарт нэг ичимхий байрын залууныг бүсгүй өмнө суугаад хамаг сэтгэлээ илчлээд ярьж байгаагаар кино эхэлнэ. Тэгсэн өмнө нь сууж байгаа бүсгүй сэтгэлээ илчлэхийг хүссэн хүн нь биш байж таарлаа. Тэр сэтгэлдээ бүсгүйдээ сэтгэлээ илчлэхээр бэлтгэл хийж байгаа нь энэ байж. Залууг баярангийн нөхөр хамт ажилдаг Ники гэх бүсгүйд сэтгэлээ илчлэхийг хүсч байсан ч яах учраа олохгүй байж. Тиймээс хамт ажилдаг найз Ян тэрэн дэйлүү энгийн байж багаар ойртож тохиромжтой цагийг хүлээхийг зөвлөнө. За ингээд баяран зөвлснөөр нь тохиромжтой цагийг хүлээхээр шийдээд гэр лүгээ явлаа. Тэгсэн тэрний гэртээ ирэхэд муурн өвчгсөн байна. Муурн тэрний ил үлдээсэн байсан эмийг хоолтойгоо холиод идчихсэн нь тэр байж. Эннээс болоод мань хүн сэтгэлээр унж оройжин уйллаа. Тэгээд гуниглаад хөвтөж байтал нь Ники залгасанд баяран баярлнаа. Ники ирээд Quiz Night-д хамт оролцохыг хүссэн ч баяран энэ удаа татгалзаж байна. Тэгсэн тэрнийг удахгүй ажилласаа гарах гэж байгааг сонсоод очихгүй бол болохгүй юм байна гэдгээ ойлгоно. Тэгээд очих замаараа нэг бэлэг авахар шийддэг. За тэгээд нэг дэлгүүрт орж зөвлөлт авахар үдсэн ч сэтгэлд нь нээцэх зөвлөлт олдсонгүй. Тэгээд гарах гэтэл нэг хүсэл биелүүлэгч гэсэн тоглоомнуудад нь туссанд нэг ихэн бодлогогүй худалдаад авч байна. Баярыг ирэхэд Quiz Night дөнгөж эхлэх гэж байлаа. Тэнд Ян Ники хоёроос гадна хамт ажилдаг Сара иржээ. Тэгэд баярын Никид хүмүүсийн симгээр амжаад сэтгэлийнхээ үгийг хэлэх гэсэн ч хүмүүс саад болоод ерөөсөө боломж гарсангүй. Тэрнийг юм хэлэх гээд байгааг анзаарсан Ники хэлэх гээд байгаа зүйл нь юу болохыг асуусан ч бандсан баярын муураа өгснийг хэлд юм байна. Энийг сонссон Ники өрөвдөөд тэрсэнд энэ нь баяранд таатай санагдлаа. Орон арга хэмжээд харсны дараа Ян хамтдаа караоке ч юм уу нэг тийшээ явъя гэж санаачлаг гаргасан ч Ники шууд гэртээ харих хүсэлтэйгээ хэлнэ. Тиймээс баяран хүргэж өгөхөр боллоо. Тэгээд Ники тэнд сууж байсан орон гэргүй нөхөрт мөнгө өгчхөд баярантай хамт явдаг. Гэрлүүн явах замдаа баяран яриа өдөхөд Ники амьдралаа эрс өөрчлөхийг хүссэн учраас ажилласаа гарах гэж байгаа гэдгээ хэлнэ. Бас ажилласаа ганцхан баярантай л элен далангуй ярилцаж чаддгаа хэлэхэд баяран дотроо баярлнаа. За тэгээд тэрэнд нэг сонирхолтой бэлэг авснаа хэлсэнд Ники ч бас баярллаа. Гэрийн гадаа ирээд Ники тэрнээс ажлынхаа Сараг өөрт нь крашлдаг гэдгийг мэдхүү гэж асуусанд баяран гайхна. Би Сараг зүгээр л жирийн найзал гэж боддог. Надад крашлдаг гэж юу? Крашлдаг гэдэг нь арай л илэрхий байдаг шүү. Хэрвээ би хэн нэгэнд крашлсан бол тэрнийг ерөөсөө мэддэхгүй. Ники хүлээгээрэй. Яасан? Зүгээр л би за хэлэх гэж бас үгээ мартчихлаа. Ингээд тэрнийг ээрч муураад байхаар нь Ники шууд чи надад сайн уу гэж тулгаад асуусанд баяран их сандарна. Юу? Хэрвээ сайн бол одоо л хэлэх цаг чинь. Би зүгээр л өөрсдийгөө сайн найзууд гэж боддог. Окей, болж байна. Сайн хамраарай. Гэртээ орсон хойно нь баяран зориггүй аашилсандаа өөрийгөө зүгхнэ. Тэгэд Никид бэлгэрэх гэж байсан нэг хүсэл биелүүлэгчээ гинт саналаа. За тэгэд гаргаж ирээд би Ники намайг энэ дэлхий дээр хинээс ч илүүгээр маш их хайрлаасаа гэж хүсэж байна. Гэт дундуур нь хуваана. Тэгээд машинаа асаагаад хөдлөх гэтэл Ники гараад ирчихсэн зогсож байлаа. Тэгээд ирээд тэрнээс нөгөө бэлгээ өгөх хэсгийг нь асуусанд бандсан баярын гэртээ мартсан учраас маргааш ажил дээр авчирж өгье гинэ.
Тэгсэн нэг л хачин аашлаад авцалдаа муута зүйл яриад машинаас нь холдохгүй байсанд баяр нь нөгөө тоглоом нь үйлчилж байгаа юм байна гэж бодлоо. Нэг тэрнийг дахин дотгошоорой гэж урьж байснаа гэнэ тухай орсон юм шиг болно. Хөөе, юу болоод нэ? Би юу болоод нэ? Ямар хачин юм болоод нэ? Тэгснэ тэр хачин аашилж байснаа ерөөсө танаад очие гэд машинд нь суучлаа. Баяр нь тэрнийг согтсон байна гэж бодоод гэрэл нь оруулах гэтэл манай хавдартай болчихсон өөх гэж байгаа. Гэд уйлсанд баяр нь шок. Хоёулаа танах руу явъя дэх үү. Ингээд аргагүй байдалд ороод баяр нь дагуулад гэртээ очно. Тэгээд баяр нь тэрнийг орхиод гарах гэтэл Ники хамт ундахыг гуйлаа. Баяр нь сандраад хажууд нь хэвтгэхэд Ники тэрнийг үнсч байснаа гинэд цочоод аимшигтай чангаар хашгирсанд баяр нь бас айгаад цочно. Тэгэд баяр нь тэр шин комаасаагаад интернетэд нөгөө тоглоомын талаар хүмүүс юу гэж бичсэн байгааг судална. Зарим хүмүүс тэр зүйлийг зүгээр нэг утгагүй тоглоом гэж бичсэн байсан бол зарим нь үнэхээр хүсэл биелүүлдэг гэж бичжээ. Тиймээс баяр нь ямар нэг тоймтой юм мэдэж чадсангүй. Тэгэд эргээд эртэл Ники хүлээгээд сууж байна. За тэгээд тэрнийг хамт унтахыг хүссэнд баяр нь нэлээд болгоомжлонгүй хажуугаар нь ороод унтлаа. Маргааш өглөө сэртэл өгсөн муурыг нь гаргаад тавьчихсан. Дурсгалыг нь хөндлөж байгаа юм гэж гисэн байж байсанд баяр нь цочиртно. За тэгээд ажил дээр очисонд Ян юу болсныг шалгана. Тэгээд баяр нь Никийг нэг л хачин байгаа хэлсэнд Ян тэрэнд итгэсэнгүй. Бас Никийг аавыгаа хавдартай болсон гэж хэлээд уйлсан тухай. Үе ухаан нь орж гараад байх шиг санагдсныг хэлсэнд Ян гайхна. Учир нь Ники өөр хотод амьдардаг аавыгаа ерөөсөж тоодгүй гэдгийг Ян мэдэж байдаг. Тэднийг ингэж ярилцаж байгааг Ники холоос анхааралтай ажигласаар л байна. Тэгээд Ян Никийг ямар нэг төрлийн хар тамхи хэрэгжилчихсэн байх гэж дүгнсэнд баяр нь санал нийллээ. Гэвч тэр өдрийн туршид Ники баяроноос хараагаас салгахгүй байсанд баяр нь өдөржин эвгүүцнэ. Оройн ажиллаад явах үед Ники шууд л баяроны машинд суучихна. Тэгэхээр баяр нь гэрт нь хүргэж өгч амжихгүй гэсэнд Ники шууд л Яны машинд суучлаа. Гэртээ ирсэн хойно баяр нь хар тамхины сөрөг нөлөөний талаар судална. Бас Ян руу залгаад Никийг хэр байсныг нь асуухад Ян зүгээр байсан гэдгийг хэлдэг. Тэгээд утсаар яриа дөнгөж дуустал хаалгыг нь хэн нэг нь тогшиж байна. Гайхаад хаалга нээсэнд Ники байна. Тэгээд тэр өөрийгөө хар тамхи хэргэлсэн учраас өчигдөр хачин аашлаад байсан гэхэд баяр нь баг зэрэг тайвширлаа. Тэгээд Ники тэрэнд чи надад сайн гэдгийг би мэднэ гэсэнд баяр нь сандарч эхэлдэг. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс яагаад аагаад байгаа юм? Тэгэд баяр нь анх удаага Никид сайн гэдгийг хүлээн зөвшөөрлөө. За тэгэд мань хоёр үерхэж эхэлнэ. Тэд хамт амьдарч салж хагцгаа болоод хэдэн өдрийг аз жаргалтай өнгөрүүлцгээв. Нэг өрөө тэднийг нэг цайны газарт сууж итэл Ян зогсоозаагүй залгаад байлаа. Гэвч баяр нь утсаа авсангүй. Тэгээ залгаа салахгүй болохоор нь баяр нь утсаа авсанд Ян тэрэнд Никигийн аав ерөөсөө өвдөггүй. Цоо ирүүл гэдгийг олж мэдснэ хэлээд өөртөө хамт хонсон тэр өдрийн өглөөх нь Саратай уулзахдаа өөрийг нь дүүшгээ сандаг. Чамд ерөөсөө сайн биш гэж ярьж байсан гэдгийг мэдсэн гэсэнд баяр нь шоконд орлоо. Харин тэднийг ингэж ярьж байгааг Ники анхааралтай ажиглаж байна. Тэгээд хачин сарайлсан баяр үнийг ирэхэд Ники юуж болоогүй юм шиг л сууж байлаа. Бүх юм зүгээр үү? Ники чи яасан? Зүгээрээ дараа хэлээ. Надад чамд өгөх юм байна. Тэгээд тэр ээжээс нь үлж ирсэн барын нүд гэдэг маш үнэтэй ховор чулууг бэлгэлсэнд баяр нь гайхна. Яагаад надад энийг бэлгэлж байгаа? Яагаад гэвэл би чамд маш их хайртай. Би чамгүйгээр амьдарч чадахгүй. Энэ дэлхий дээр хинээс ч илүүгээр үү? Тийм ээ. За тэгсэн баяр нь сандарлаа. Тэгээд аавыг нь үнэхээр хавдартай эсхийг асуусанд Ники хэлэх үггүй гацж байна. Тэгснэ босч ирээд сайхан болцож байхад яагаад сүрүүлээд байгаа юм гэж хашгирсанд баяр нь сандраад тэрнийг бушуухан тайвшруулах гэж оролдоно. За тэгээ шүн дунд баяр үнийг унтаж угаад нүдэ найдал Ники дэрэгдэн байсангүйд гайхсан баяр үнийг босоод иртэл харанхуй буланд нөгөөхөн зогсоод тэрнийг ажиглаж байна. Айсан баяр нь хамт унтахыг хүссэн ч ирсэнгүй. Тэгээд чи намайг хайрлахгүй байгаа юм шиг санагдаад унтаж чадахгүй байна. Гэд уйлсанд баяр нь тайвшруулах гэж оролдоно. Тэгсэн Ники унтахгүй харанхуй буландаа зогссоор байсан учраас баяр нь унтах гэсэн ч нөгөөх нь муухай хашгирч өрөөгөр нь наашаа цаашаа явсанд баярны үнхэлцэг нь хаагарах шахна. Тэгснэ гинт зүгээр болоод орондоо ороод хэвтчихнэ. Айсан баяр нь сэмхэн босох гэсэн ч Ники чанга хашгирсан учраас айгаад буцаад хэвтнэ.
Маргааш өглөө нь ажилдаа явах гэтэл Ники юу ч болоогүй юм шиг буудан дээр суугаад ном уншиж байлаа. Хачирхалтай нь тэр Баярууны үснээс хэсгийг хайчилсан байсанд Баяран их дургуутсан. Тэгсэн Ники тэрэнд өдрийн хоол бэлдснээ хэлээд шүн муухай зүүдэлснээсээ болоод хачин хаашилсан гэдгээ хэлсэнд Баяран баг зэрэг тайвширдаг. Чи надад нэг зүйлийг амлаж чадах уу? Боллгүй яхав. Дахиж ус хайчлахгүй. Бас унтч байхад намайг ажиглахгүй. Өрөөнд дотор наас цааш явахгүй. Тохирох уу? Тохирлоо. За тэгээд эвлэрлээ. Тэр өдөр Ники амарч Баяран ажиллах өдөр байж таарсан нь тэр. Тэгээд босоод Баяран хачин царайллаа. Учир нь гэрийнх нь хаалгыг дотор талаас нь битүү скотчоор наажээ. Хаалгаа онгойлгож чадахгүй байгаа бол гэртээ үлдэх юм уу? Зүгээрээ би явлаа. Тэгээд тэрний гарсан даруйд Ники инээсэн чигээрээ хөшиж орхилоо. Тэгээд тэр ямар ч хяналтгүйгээр шээ салдаж байна. Ажил дээр ирсэн хойноо Баяран бэлдэж өгсөн өдрийн хоолыг нь идэх гэтэл савнд нь тэрнийг унтаж байхад нь хамт авахулсан зургнуудаа хийсэн байсанд Баяран их гайхлаа. Тэгээд хийсэн сэндвичийг нь гаргаад хацтал амд нь нэг л хачин байсан ч Баяран тоолгүй идчихнэ. Тэгээд тэр Саратай ярилцаад Никигийн талаар асууж байтал боосон Сарад нэг загтал өгсөнд Сара тэрнийг уншаад хямарч байна. Сургуульд элсэх гэсэн хүсэлтэд татгалцсан хариу ирсэн нь энэ байж. Тэгээд Баяран тайвшруулах гэж оролдоно. За буруу та нартай гял санхүүтэй холбоотой нэг чухал юм хэлээдгий. Тэгэхээр манайхаа цаан чинь инфляц 10% хүрээд амар өндөр хүүтэй зээлийн төлбөрөөс болоод олон хүн үрийн ачаалалд орж санхүүгийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед ба штэ. Симплийн сэтгэлдээ хамт олон төлөлт бууруулах зээл гээд нэг аятайхан үйлчилгээг санал болгож байгаа юм байна. За яадаг үйлчилгээ вэ гэхээр ингээд ямар ч банк санхүүгийн байгууллагаттай ингээд идэвхтэй зээлтэй байсан ч гэсэн Simple App-д орж бүртгүүлээд төлөлт бууруулах зээлийн үйлчилгээний хүсэлтэд ийлгэх юм. Тэгээд цаанаас нь мэдээж ингээд шалгаад ингээд зөвшөөрөгдөн штэ. Тэгээд зөвшөөрөгдсөн тохиолдолд өөр газар аваа тэр зээлийг Simple-с бүрэн хаагаад тэгээд илүү уян хатан нөхцөлтэйгээр шин зээлийг олгох юм байна гэж. За тэгээд нэг юм галзуу дайжгүй үйлчилгээг Simple дэх найзууд нь санд болгож байгаа юм байна шүү. Simple App татаад зээлийн дарамтаа багасгаарай. За анхаарал хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа үргэлжлүүлцгээе. Гэтэл Сара тэрний хоолны савн дээр наасан цаасыг хуулаад үзтэл ард нь юуны мах гэж бодож байна. Муурны юу гэж битсэн байгааг хараад гайхлаа. Тэгээд тэр энийг ямар нэг тоглоом гэж бодсон бол Баярууны царай бараагаал явчихна. Тэгээд Баяран идэж байсан сэндвичээ хартал мах нь үхсэн муурных нь үлдэгдэл байсанд тэр өөрийн ирэхгүй боолждаг. Оройн Баяран ажлаа тараад Яаныг нөхүүлж өгөхөр боллоо. Замдаа Яан тэрэнд Никиг хачин байгааг хэлсэн ч Баяран Никиг зөв зүгээр байгаа гэд халгаасангүй. Яан Никиг харт амхинд гүн орчихсон. Харин Баяран тэрнийг нь ашиглаж байна гэж бодож байгаагаа нууссангүй. Тэгсэн Баяран тийм бишээ гэж эрс эсэргүүцдэг. За тэгээд тэд хэсэг маргалцсны эцэст эвлэрээд Яан тэрнийг гэртээ зохион байгуулах гэж байгаа ирчүүдийн үдэшлэгтээ эрхийг урьдаг. Яаныг хүргэж өгсөн Баяран гэрийнхээ гадаа ирээд машинаасаа буух гэж угаад нөгөө хүсэл биелүүлдэг тоглоомныхоо хайрцгийг олно. Тэгээд хайрцаг дээрх харилцагчийн үйлчилгээний утас руу залгаад гомдол мэдүүлдэг. Энэ яг үнэн гэж юу? Юу тэр үлээ? Никигийн хайр яг үнэхээр хайр гэж юу? Бид жинхэнэ хайрыг өгнө гэж хэндэж амлаагүй санагдаж байна. Тэгвэл би энэ хүсэлтэд цуцлая. Уучлаарай, тэгэх боломжгүй. Би тэгээд яг яах ёстой бэ? Ники ингээд үрд хачин болчихж байгаа юм уу? Тийм ээ. Чамаг амьд байгаа цагт иймээрээ байна. Тэгээд Баяран тэрэнд Ники өөрийг нь айлгаад байгааг хэлсэнд цаадах нь тэрнийг Никид ярих уу гэж асуусанд Баяран гайхлаа. Тэгсэн утасны цаана Ники хашгирсанд Баяран хайгаад утсаа таслана. Гэртээ ортол Ники нөгөө хөшсөн чигээрээ зогсож байдаг. Тэгээд тэр яг зогссон чигээрээ хүндэрчихсэн байсанд Баяран цочортлоо. Тэгсэн Никигийн тухайн ороод усанд орохоор явна. Усанд орсон хойгуур нь Баяран тэрнийг муураар хоол хийж болохгүй гэж учралсанд Ники хариуд нь юу ч болоогүй юм шиг "Окей, хонгор минь" гэдэм байна. Тэгээд Ян өөрийг нь өнөө орой болох ирчүүдийн үдэшлэгт урьсныг хэлсэнд Ники нэлээд дургүй хүлээж авчихна. Тэгээд Ники хамт явна гэсэнд Баяран ганцаараа явнаа. Гэхдээ нөгөөх нь чангаар хашгирсанд Баяран сандарлаа. За тэгээд үдэшлэгт цаараг очно гэдгийг Ники мэдчихсэн байна. Ингээд аргагүй байдалд ороод дагуулад очтол тэнд нь үнэхээр Сара болоод өөр бас бус эмэгтэйчүүд иржээ. Тэгээд тэд залуустай хамт суугаад Женга тоглодог.
Гэтэл Баярны цугласан блок дээрээс хажууд сууж байгаа хүнээ үнсэх даалгавар гараад ирлээ. Хажууд хүн нь Сара байсанд Ники босч ирээд Сараг холдуулж өөрөө суугаад тэрэнд үнсүүллээ. Энэ хачин байдлыг нь хүмүүр гайхан харцгаана. Би чамдаа ямар их хайртай гэж, үнэхээр их хайртай. Харин энд байгаа хүмүүст хандаж хэлэхэд та нарын хэн ч бид хоёрын шиг агуу хайрыг үзэхгүй байсаар дуусна. Ники, чи зүгээр үү? За би зүгээр л тоглож байна шүү дээ залуусаа. За тоглоогүй. Эвгүй байдалд орсон Ян уух юм олохоор явтал Ники муухай хашгирч босч ирээд өөрийнхөө толгой руу шилээр цохиод цус гаргаснаа гинт юу ч болоогүй юм шиг аашилсанд тэнд байсан хүмүүс бүгдээрээ шок. Баяран Ники хоёр гэртээ ирсэн хойноо тэрнийг яагаад ингэж хачин аашлаад байгааг асуусанд Ники юу ч болоогүй юм шиг л уучлалт гуйлаа. Тэгсэн Баяран төвчээр алдаж тэрнийг нэг шүнч болов гэрлүүгээ явж хоноосоо гэж хүсэж байгаагаа хэлсэнд нөгөөх нь ухаан жолоогүй уйлж гарна. Тэгээд өөрийнх нь төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ хэлээд хашгирснаа дахиад л уучлал гуйна. Би чамд хайртай. Намайг уучлаарай. Би чиний Ники байж чадна. Надад итгэхээр. Энэ бүхэн үнэн биш ээ. Би чамд чин сэтгэлээс хайртай Баяран. Би ч бас чамд хайртай. Тэгсэн ингэж хэлэхдээ зэрэгцээд Ники гинт аимшигтай хоолойгоор ярьснаа харанхуйд очоод зогсчихсонд Баяран үнхэлцгээ хагартал байна. Тэгээд Никиг төрүүлж очоод унтаж бай. Гэтэл Ники өрөөндөө очоод өөрийгөө сүйтгэж гарна. Тэгээд гарч ирээд Баяранд ямар их хайртайгаа тэрнийг ямар их хүсэн хүлээдэг гэдгээ өгүүлэлэг ярьж байгаа юм шиг л зогсолтгүй ярьсанд Баяран шоконд орно. За тэгээд шөнө нь Никигийн хажууд унтчихтэл утсанд нь мессеж ирлээ. Тэгээд утсаа болгоомжтой асаагаад хартал Сара яралтай уулзаад хэдэн зүйл хэлэх хэрэгтэйгээ хэлсэн байлаа. Тэгээд маш чухал зүйл ярих гэж байгаа учраас тэрнийг зогсоол дээр хүлээж бай гэсэнд Баяран боломжгүй байгаагаа хэлнэ. Тэгсэн Сара ирж чадахгүй бол очиод уулзъя гэж бичсэн учраас Баяран сэмхэн босож гидсээр явах гэтэл нөгөө Ники дууддаг юм байна. Баяран, би зөвхөн ус авах гэсэн юм аа. Намайг алаад өгөөч тэ гуй. Юу? Тэр унтаж байгаа. Би байна Ники. Тэрнийг битгий сэрэгээрэй. Зүгээр л намайг алаад өгөөч тэ гуй. Яагаад өгнө гэж надтай байхад юун тийм ухаа юм. Гуй. Намайг зүгээр л алаад өгөөч тэ. Гуй. Ингээд дургуун хүрсэн Баяран шууд гараад явчлаа. Тэрнийг Сарагийн машинд суухад Сара Никид юу тохиолдоод байгааг асуулаа. Баяран тэрний аав нь өгөх гэж байгаа болохоор сэтгэл зүйн хямралд ороод хачин аашлаад байгааг хэлсэнд Сара итгэсэнгүй. Би тэрнийг эмчилгээнд хамрагдах хэрэгтэй гэж бодож байна. Бас тэр чамайг ашиглаад байгаа надад таалагдахгүй байна. Намайг ашиглаа. Би чамд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Би уг нь Янд хэлэхгүй гэж амласан байсан. Ян Ники хоёр явуулддаг болоод 2 жил болж байгаа. Би биедээ нэг их хайртай биш зүгээр л явуулддаг байсан. Тэгээд Ники өөрөөс нь хариугаа авахын тулд чамтай үерхэж байгаа гэж тэр бодож байгаа. Тэгээд цараа өөрт нь сайн гэдгээ хэлсэнд Баяран гайхлаа. Тэднийг ярилцаж байтал Ники Сарагийн талын цонхыг хаг цохиод Сарагийн урд тоосго барьж угаад нүрийг нь бяцарч өгтөл нь тоосго мөргүүлсэнд Баяран айсандаа ухаан алдах шахна. Ийм харуулсан дуучлаарай хонгор минь. Гэхдээ энэ зүйлд чи өөрөө буруутай шүү. Яана, миний хайр, битгий айгаарай. Гүнзгий амьсгалаарай. Одоо бүх зүйл зүгээр. Одоо хонгор минь, чи надад энэ цогцсноос салахад туслах хэрэгтэй байна. Гэхдээ чи өөрөө л ийм зүйл хүссэн шүү дээ. Ингээд тэд Сарагийн цогцыг машиныхаа багажинд ачаад явцгаана. Тэгэд Никиг Сарагийн цогцыг булж байх оронд Баяран Сарагийн өөрт нь үзүүлэх гэж байсан дугтууг нээгээд үзтэл тэнд нь Сараг урлагийн сургуульд тэнцсэн болохыг баталсан загтал байсанд Баяран хямарсандаа чангаар хашгирдаг. Тэгээд өглөө нь шууд нөгөө дэлгүүрт очиж хүсэл биелүүлэгч тоглоомыг авах гэтэл бүх тоглоом нь дуусчихжээ. Бодлогчаас нь асуусанд хоёрхан ширхэг үлдчихсэн байлаа. Баяран хүслээ яаж цуцлах талаар асуусанд цаадах нь өөр нэг хүн чиний хүслийг цуцлах хүсэл хэлвэл цуцлагдаж магадгүй юм гэж зөвлөж байна. Тэгээд Баяран тоглоомыг аваад машиндаа суугаад би Никиг жирийн найзаа байгаасаа гэж хүсэж байна. Гээд хуглах гэсэн ч хугалж хүчирсэнгүй. Яаж ч үзээ дийлэхгүй байсан учраас Ян руу явна. Ян дээр очтол Ники өөрлөө нь хачин мессеж бичээд байгааг хэллээ. Тэгээд Баяран тэрэнд бүх хүннээ хэлнэ. Тэгсэн Ян итгэдэг. Тэгээд энэ бүхнийг цуцлах хүслийг хэлээд хуглаад өгөөч гэд тоглоомоо өгдөг. Энэ үнэ. Чи гэхдээ ердөө ганц л хүсэл хэлэх ёстой. Чи нэг хүслээ хэлээд намайг нэг ч хүсэл хэлээгүй болгоод өг. Тэгээд чи дараа Никидээ хүснээрээ явалт надад хамаагүй. Тэгсэн Ян тоглоомыг гаргаад хайхрамжгүйгээр би $1 болмоор байна.
Гээд тоглоомоо хугалтал гэнт таазнаас нь ас хэрэг мөнгө асгарч эхэлнэ. Аргаа барсан Баярны гэртээ иртэл Ники Сарагийн цогцыг сандалтайгаа скотчж. Тэгэхэр нь Баярн сүүлийн ганц тоглоомоо гаргаж ирлээ. Чи надад хайртай үсттэй. Чи миний төлөө юу ч хийсэн чадна үсттэй. Тэгсэн Ники харанхуй зогсчиход би чамд хайртай гэж галзуу юм шиг л хашгирдаг. Тэгээд толгоогоо архины шилээр цогч байснаа харанхуугаас гарч иртэл нүүр нь цус болцсон. Сарагийн хувцсыг өмсчихсэн байна. Тэгээд дахиад уучлал гуйгаад хашгирснаа гинэт ханаас ч юм буу гаргаад ирдэг. Энэ үеэр Ян хаалгыг нь балбсаар ороод ирлээ. Тэгсэн Ники тэрнийг хүнчгэж тоолгүй ганц буудаад унаглаа. Тэгээд надад хайртай гэж хэл гэж аимшигтайгаар хашгирсанд Баярн айсанда би чамд хайртай гэж хашгирна. Тэгсэн Ники тэр дөрөө тайвшраад тэврүүлээд хэвддэм байна. Баярн хайртай дуртай энэ дэлхийн хамгийн сайхан бүсгүй гэж магтангаа бууг нэвтэйхэн салгаад авна. Би чамтайгаа үрдийн үрд хамт баймаар байна. Яасан? Яагаад толгоогоо сэгсрээд байна? Хоёулаа унтлагын өрөөнд орцгоё. Тэгэд мань хүн бушуухан зүгтагаад баанны өрөөнд ороод хаалгаа төгчсөнд нөгөөх нь ч өрөөний хаалгыг галзуу юм шиг л балбдаг. Аргаа барсан Баярн Никигээс авсан буугаа өөртөө тулгаж угаад буудах гэсэн ч зориг нь хүрсэнгүй. Энэ зур Ники зөөлөрч тэрний гараа дээр ярилцъя гэж ятгаж байна. Гэвч шийдсэн Баярн толныхоо ард байсан эмийг гаргаж ирээд бүгдийг нь залгина. Тэгээд хэсэг сууж угаад тэсэлгүй бөөлж гэдэл гинт ямар нэг далдын хүчээр Баярн өрөөнөөсөө гараад явна. Учир нь тэрний үлдээсэн нэг хүслийг Ники хугалсан байжээ. Тэгээд Баярн гарч ирээд Ники рүү очиод хайрлсан харцаар ширтэж уруул дээр нь унсна. Учир нь Ники тэрнийг өөрийг нь эцсээ хүртэл хайрлахыг хүсэж тоглоомыг хугалсан байж. Тэгээд Баярн тэрнийг үнссэн ч гэнт биеийн муудаж өгтөхийн унлаа. Ингээд тэр Никигийн гар дээр амьсгал хураасанд шаналсан Ники ойлно. Тэгээд гарт нь байсан бууг аваад өөрийгөө буудах гэж байснаа ухаан орлоо. Баярн өгсөн учраас Баярны хүсэл цуцлагдсан нь энэ байж. Ники өнгөрсөн хугацаанд юу болсныг санахгүй байсан учраас их хайж цочирдно. Ухаан орхит нь гурван найз нь гуруулаа өгчихсэн байсан учраас өөрийн ирэхгүй цорхрон уйлснаар кино маань конец фильма. Зяин галзуу эвгүй киноны тайлбар маань дууслаа. Яа. Нэг жирхэн барин байжлаа. Та нарт нэг арай ядан ярьж өгөх гэж оролдлоо мó бороо. Асал иймэрхүү кинонд нөгөө иймэрхүү төрлийн те аимшигын янз янзын ийм кинонд нэг жоохон дургуу дуу болохоор те асал эвгүй л байлаа мó бороод нь. Та нарт маань ямар байсан юм байгаа. Тэгэхээр мó бороо энэ галзуу эвгүй киног Simple App-тай хамтран хүргэлээ. Simple App-а татаад зээлийн дарамтаа багасгаарай. Шахараа. Дахиад оролтоо давхар л миний охин. Асуудлууд нэмэгдсээр заримдаа бүр дарамт болж хувирах үе бий. Гэхдээ ямар ч асуудлыг хөнгөвчлөх шийдэл бас бий. Сар төлдөг зээлийн төлөлт чинь өндөр байгаа бол Simple application-ыг ашиглан бууруулад амьдрал дахь бусад чухал зүйлстэй зарцуулаарай. Зээлийн дарамтаа багасга Simple төлөлт бууруулах зээл. Моброн тэгээд та нартай ойлгохдохоор ойлгомжтой ярьж өгч чадсан бол лайкаар бөмбөгдөөд өгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагахтал болоо явчих юм шүү манайхан. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.